За энэ бол ажлыг яаж хийж болдгийг харуулсан бодит жишээ. Оройхон хөдөлгөөн саарсан үед ажиллаа эхлүүлж шүнжэнгөө бижигнүүлээд маргааш өдөртөө багтаагаад дуусгах байгаа юм. Хүнээ дээдэлдэг хөгжлөө боддог улс орны ажил ингэж явагддаг. Энд ер нь яавал хурдан хугацаанд энэ зам гүүрийг засаж, яавал ард иргэдэд зардал чирэгдэлгүйгээр асуудлыг шийдэх вэ гэсэн хууль мөрдөгдөнө. Ахаар манай Монголд бол яавал зардал чирэгдэл үүсгэж, яавал илүү их мөнгө цохиж чадах бол гэсэн лойрын сэтгэлгээ үйлчилдэг тул яг ийм ажлыг хийж дуусгахын тулд 100 намрын 6 сарч багдах тийм урт хугацаанд ажил хийсэн нэр зүүн. Тэгээд яг хийх гэж байтал долларын ханш өчөөд болохоо байжглаа гэх маягаар ахин мөнгө нэмж салахыг л бодно. Ер нь ч тэгдэг. Шуудхан хэлэхэд ганц хэрэг хүрзгүй нэг улс төрчид ийм ажлын тендер өгөх ба өнөөхөн зам гүүрийг хааж саадтайг босгож хамаг амтны ажил төрөлдөө явах замыг нь хааж аваад хаварж иж цусаж намарж иж өвлөөс өмнө шийдэх үгүй юу тийм л юм болно. Аргагүй штэ. Ганц эскаватораар нурагчаа идэн түүнийг айгүй бол хямдаар нь портроор зөөчж мэднэ. За тэгээд энэ хурц татаж өгдөг нөхдүүчиг нэг л их олон дарга туслахуд зогсно. Хийдэг нь ганц, аахилдаг нь хар мянга. Товчхондоо Монгол улс хөгжихгүй байгаагийн шалтгаан нь нэг хүнийг баяжуулахын тулд тендер зарласан нэр зүүдэг тул нэг хурц нэг хэсэг хүн гэсэн зарчмаар улсын ажил урагшаага явахш хойшоогоо уллаж мөнгө саадаг юм. Үүнийгээ байсан цагт л Монгол улс урагшлан өгвөл Африкийн абрагианууд ч маниасаа дээруулах цаг хаяанд ирээд байна.